За та бүхэнд оройн өдргий. За ерөнхий сайдын багийг дэмжиж байгаа та бүхэндээ шинэ сайд нартай амжилт хүсье. За EV гэрхэмлий гэж их хурлын гишүүдтэй уриалахыг хүсэж байна. За гадаад дотоодын ямааргүй хүнд нөхцөл байдалд хөгжлийн эдрээтэй цаг үед манай одоо энэ засгийн газар маань шинээр байгуулагдаж байгаа. Энэ засгийн газрыг доктортой ойлгоход бид нар анхаарай гэдэгт нь гэж уриалж байгаамаа. Бодлогын залгамж холбоог нь үргэлжлүүлж явахад бид бас одоо дэмжиж өгье. Харин эсэргээрээ хийсэн болгоныг нь өөлөөд улайг нь шагаагаад явбал ямар ч хүний ямар ч салбарын ямар ч байгууллагын ажил урагш явдгүй гэдгийг бид мэддэг. Харин дэмжээд урам өгөөд явбал ямар ч байгууллага ямар ч хүн бол урам аваад ажилдаа. Тийм учраас бид бол сая засгийн газраа 1 жил ч хүрэхгүй ингээд огцруулчлаа. Энэ дээр одоо бид бас сургамж аваад цаашдаа одоо доктортой байхад нь анхаарья гэдгийг харин алдаа гаргаад идэж уугаад байвал хатуу хариуцлага тооцоод явах нь зүйтэй. Ийм учраас сайд нараас маш хариуцлагатай, манлайлалтай хамгийн гол нь багаар хамтарч ажилладаг байхыг л та бүхнээсээ хүсэж байна. За ингээд олон нийт ард түмэн бол улс төрчдийг, сайд дарга нарыг хөгжлийн чөдөр тушаа гэж хэлдэг. За өнгөрсөн цаг хугацаанд улс төрчдийн гаргаснаар алдаа завхрал тэр засгийн газрын гишүүдийн хагарал зөрчил, амиа одсон байдал, хуйлдааны улмаас улсын хөгжлөө маш олон жилээр бид нар хойш татаж асар их боломжийг алдсныг бид мэдж байгаа. Одоо үүнийг давтаж болохгүй. Бид бүгдээрээ үүнийг ингээ хянаад давхар хяналтайгаар ингээ явцгаая гэдгийг хэлэх байна. Ингээ ерөнхий сайдаас 2 асуулт байна. 3 асуулт байна. Засгийн газар нэгдмэл ажиллаж чадахгүй салбар болгон амиа удсан салангат бодлого боловсруулж төлөвлөлт хийдэг. Үүнийг хэрхэн оновчлох вэ? Тэргүүлэх салбараа хэрхэн тодорхойлсон бэ? Тэргүүлэх салбараа эренбэлж хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарлж байна вэ? За боловсролын жилтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хасахгүй байж чадах уу гэдэг асуултыг асууя. Тэгээ ерөнхий сайд маань та бол одоо Japon руугаа хөгжиж гэж их ярьж уриалдаг хүний хөгжлийн бодлогыг мега төслийн хэмжээнд авч үзнэ гэдгээ илэрхийлж байгаа, талархаж байгаа. Боловсролын сайд Наранбаяр ч гэсэн өөрөө Японд сурсан боловсрол эзэмсэн хүн та бүхнийг одоо маш сайн хамтарч ажилласаа гэж ингэж хүсэж байна. Тэгээ боловсролын сайдаас бас асуух асуулт байна. 26 хоног боловсролын жил болгосонд одоо салбарын талархаж байгаа. Хөрөнгө оруулалтыг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ? Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ажилтны орон тооны жишг норматив батлагдахгүй удаад байгаа. Энэ ямар шатандаа явж байна вэ? За дараагийн хамгийн сүүлийн асуулт бол төрийн өмчийн Загалууд гишүүнд 1 минут нэмж өгье. За төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй багшийг хамруулан манай ажлын хэсгээс одоо хамруулсан судалгаа ингэж авсан. Тэгээ багшийн нэр хүндийг өсгөх, цалин хангамжийг нэмэгдүүлэх, ямар тодорхой одоо дэмжих бодлого явуулах талаар асуулт хийсэ. Тэгээ үнэхээр энэ асуултын хариу нь бол багшийн хомсдол үнэхээр бодитоор нүүрлээд байгаа нь бол гарч ирсэн. Жишээлбэл энэ дотор нэг асуулт л гэхэд 1-2 жилд багшаар ажиллахаа болох талаар та бодож байгаа юу гэсэн асуултанд 29% нь заримдаа 22% нь ойрхон 19% нь байнга буюу нийтдээ ингээд энэ бүгдийг нэмбэл нэг 70 орчим хувь нь одоо багшаа солих гэсэн бодол төрсэн байна. Ийм учраас бид одоо багшгүй болох юм аюул нүүрлэх байгаа учраас одоо багшийг дэмжих, багшийн энэ хомсдлыг арилгах талаар ямар бодиттой бодлого боловсруулж байна гэдгийг асууя. За ерөнхий сайд хариулт өгье. За гадуудрах гишүүний асуултанд хариулъя. Сайхан санаачлага төвшүүлсэнд талархаж байна. За нэгдүгээр засгийн газар нэгдмэл байдлаар буюу танхимын зарчмаар ажиллах ёстой. Энэ шаардлагыг хатуу тавьж ажиллана. Одоо уламжил шинжилгээг хослуулсан засгийн газар бий гэж үзэж байгаа. Яг тэгвэл 7 шин 8 одоо ардын намын 15 сайд гэхэд 7 шин 7 хуучин 8 шин тэгэхээр бол шинжилгээг ширхжүүлэн уламжлалыг ч барин тэгтээ танхимын зарчим баримталж ажиллана. Нэгдүгээрт ер нь боловсрол
Ер нь Японы тухай адил хөгжиж гэдэг бол одоо үйлдвэрлэгч орн болох ажилгүйдлийн ядуурлыг бууруулах, хөлбөмбөр эрхлэлтийг дэмжихийн тулд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэсэн эдийн засгийн төлөвлөлт, макро эдийн засгийн тэнцвэрийг хадсан бодлогын зэрэгцээ хамгийн гол нь боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт 1 төгрөг ирээдүйн 100 төгрөг гэдэг одоо боловсрлоо дэмжсэн тэнд тэр эдийн засгийн төлөвлөлтөөгөө боловсролын төлөвлөлт уялдсан энэ төлөвлөлтийн бодлого нь бол та бид бас ярьж ирсэн Наранбаяр гал удрах гишүүн бид нар энэ чиглэлээр ярилцаж боловсролын реформын талаар ярилцаж боловсролын хуулийн шинжилт та бүхэн бас идэвхтэй оролцсонд талархалтай байдаг. За ер нь боловсролын хөрөнгө оруулалтыг бол энэ 2026 оны боловсролын жил болгон зарсантай холбоотойгоор бууруулахгүй зарчим юм учраас баримтлана. Бүх төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд 2 ээлжээс коэффициент бүхий байршлуудад сургууль цэцэрлэг шинээр барих тооцоолыг хөгөгдөлд суурилж, гуамын тоо хөгөгдөл суурилж гаргасан юм билээ. Энэ хүрээнд 2026-аас 2028 онд улсын хэмжээнд 108 сургууль 95 цэцэрлэг барих тооцоолол гарсан. За төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эрмэлэхдээ он дамжих төслийг одоо тэргүү гинэнд хэрэгжүүлэх, за экспортыг нэмэгдүүлэх чиглэсэн төслүүдийг дэмжих, их эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл одоо эрчим хүчний хараад байдал одоо чинь 70%, за 120 сая долларын импорт эрчим хүч авч байна. За хүний хөгжил, боловсрол, нийгэм рүү чиглэсэн энэ боловсрол эрүүл мэндийн салбарын төсөл арга хэмжээг чухалчлуул зүгээр гэсэн нөгөө тэргүүлэх чиглэлийг ер нь ингэснээр бол ер нь зарчмын боловсролын салбарын хөрөнгө оруулалтаа бууруулахгүй, ягаад гэвэл хүний хөгжил бол манай мега төсөл байна гэсэн учраас ер нь яг урьдчилсан тооцоололоор бол ээлжийн коэффициентийг 2 ээлжийн коэффициентийг 2 болгоно гэж бодоход урьдчилсан тооцоолол 2.6 их найдын хөрөнгө оруулалт шаардлагатай байлаа. Ер нь энэ боловсролын стандарт шаардлага quadruple helix буюу одоо дөрвөлсөн зангилаан дээр одоо тэр боловсон хүчнийг ашиглах төгсөгчийг ашиглах хэвээр хувийн хөвшил салбар төр багш нар эрдэмтгээр судалгаа, за тэгээд оюутан гэсэн дөрвөн гэлхэн дээр боловсролын салбартаа суралцагч гэсэн дөрвөн гэлхэн дээр боловсролын салбартаа хувийн хөвшил, иргэний нийгэм, иргэдийн оролцоог хангасан захин боловсрол, зайны боловсрол гэсэн дижитал боловсролын цоошин платформ боловсруулж хөдөө оронтгийг хангах гэх мэтлэн тодорхой төсөөллийг энэ боловсролын реформын хүрээнд боловсролын жилийн хувьд бас боловсруулсан байгаа. Энэ дээр одоо Галбаатар гişиг Наранбаяр сайттай бас хамтарч Наранбаяр гişүнтэй хамтарч энэ талаар ярилцаж хамтран ажиллахыг хүсэж байна. Санал онлоо хувь нэмэр оруулж одоо санаачлагтай ажиллаараа энэ чиглэлээр гэж хүсэж байна. За Бүрүсрэнгийн Наранбаяр гишүүн асуултанд хариу. За баярлалаа. Тэгэхээр энэ бас энэ хөрөнгө оруулалтыг нэмэх асуудлаар бол бид тооцоод үзэхэд ер нь бол боловсролын салбарын төсвийн динамикийг ингээ харах юм бол 25 онд нийтдээ 4.4 их найд төгрөг байсан. За энийг 6.8 их найд руу оруулах юм шаардлагатай байна. Ерөөсөө нийт төсвийн зарлага 18.5%, дотоодын нийт техник эзлэх хувийг 6.8% хүргэх юм шаардлага байна гэж хараад байгаа. За тэгээд ер нь ингэж бид цогцоор нь шийдэхгүй бол ер нь алдах нь их байна. Цаашаа алдах нь их байна. Нэг ингээ алдсан ямиг эргүүлж нөхөхийн одоо ийм аргагүй ийм алдаар орох юм магадлал байна гэж бид хараад байгаа. Тэгээд ялангуяа одоо эхний 5 жилдээ багшилж байгаа багш нарын бараг 5-8 жил дотор болж байгаа хэмжээ 60-аас 70% хүрчээд байгаа. Өнөөдөр ийм одоо тэгээд таны хэлж байгаа энэ судалгааны дүнд бол болий гэж бодож байгаа багш нар ингээд 70% түрээд. За гүйцэж хариулын Наранбаяр сайд. Тэгэхээр энэ дээр багшийн багшаар ажиллаад сэтгэл ханамж нь өндөр байхын тулд нэгдүгээр тийм цалин хангамжийн асуудлуудыг шийдэх шаардлагатай. За цалин хангамжил хэдийгээр сүүлийн жилүүд нэмэгдэж ирсэн ч гэсэн өнөөдөр бас энэ тэр болгон хүрэлцээтэй биш байгаа нь бол ойлгомжтой байгаа. Түүний зэрэгцээ ялангуяа энэ залуу багш нарыг дэмжих тал дээр бол бид бас их алдаад байгаа байна гэдгийг харагдаж байгаа. Залуу багш нарыг орон сууцаар нь дэмжих, залуу багш нарыг гадаадд сурахад нь дэмжих юм бодлого бол зайлшгүй шаардлагатай. Тэгээд
одоо ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан боловсролыг дэмжих жилийн ажлын хэсгийгт бол одоо Ундрам гишүүн, за мөн одоо Галуутрах гишүүн хамтраад ажиллаад явж байгаа. Энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм үндсэн шаардлага бол байгаа гэж харж байгаа. Бид бас засгийн газрын хөтөлбөр төлөвлөгөөнд оруулчихсан гадаад улсад англи хэл болоод магистр докторт нийт 10,000 багш бэлдэнэ гэдэг ингээ оруулсан байна. Энийг ажил хэрэг болгож одоо эхлэх шаардлагатай байгаа гэж харж. Мөнхтрийн за Жанчвын Галуутрах гишүүн тодруулж асууя. За баярлалаа. Тэгээд ерөнхий сайд маань энэ хүний хөгжлийг мега төслийн хэмжээнд авч үзнэ гэж энийг надаа бүр баттай суйртай ингэж хэлж байгаад их талархаж байгаа. Тэгээд бидний хувьд бол одоо суурь судалгаануудыг сайн хийж байгаа. Би өөрөө ажлын хэсгийг ахалж явж байгаа хүний хувьд бол хийсэн. За тэгээ боловсролын жилийг дэмжихтэй холбогдуулаад бас яамн дээр ажлын хэсэг гарсан. За чанарын хэсгийг манай Ундрам гишүүн бол ахалж байсан. За хүртээ хэмжээнд би одоо өөрөө ахлаа явж байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр их дөрвтэй бодиттой энэ ажлуудыг хийх гээд одоо хөгжлийн төлөвлөгөөнд бол нэлээд зүйл тусгагдсан байгаа. Гэхдээ одоо орлого маань ингээд багасж байгаатай холбогдуулаад тэгээ хоёр их найдаар тасарна гэдэгтэй холбогдуулаад санаа зовох зүйлүүд байгаа. За энийг яг сангийн сайдаас нэмэлт авъя гэж бодож байна. За баярлалаа. Амжилт хүсье. За болдын чухлан гишүүн нэмэлт хариулт өгье. Тийм. За галаа гишүүний асуултанд зөв нэмэлт мэдээлэл өгье. За бид эх жил боловсролын жил болгон зарласан байгаа. За шинэ засгийн газар мэдээж энэ бодлого үргэлжлүүлнэ. За гэхдээ одоо төсвийн хөрөнгө оруулалтын дээр бас хэд их өндөр хүлээлт байж болохгүй шүү. Энийг эртхэн хэлье. Эртхэн хэлье. Бид энд гайхах юм байхгүй. Төсвийн хөрөөгөө бол бид баталсан байгаа. Төсвийн хөрөөний дотор л хөрөнгө оруулалтууд маань багтана. Өөрөөр хэлбэл бид энэ жилийнхаа тоон дээр төсвийн хөрөөгөө баталсан. За дээрэс нь одоо тодтол хийж байгаа. Тэгэхээр энэ тодтолын суурь энэ жилийн гүйцэтгэл хоёрын дунд л одоо төсвийн тоонууд орж ирнэ. Тэгэхээр энэ жилийн хөрөнгө оруулалтын тоо бол нэг өсөхгүй гарч ирнэ. Зөвхөн одоо бусад салбарууд маань одоо босрлын жил болсондоо холбогдуулж зарим хөрөнгө оруулалтуудаа одоо хойш нь татаж босрлын салбартаа боломж тавих ийм замаар л бид одоо босрлынхаа жилийн хөрөнгө оруулалтуудыг одоо нэмэх ийм орон зай гарах болов. Нэгт хоёр. За гүйцээж хариулъя. Тийм зөвхөн хөрөнгө оруулалтаас гадна бусад өөр одоо хууль эрх зүйн орчин, төрийн хувийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтууд гээд олон одоо хувилбар, олон их усүрээр одоо босрлын салбараа одоо дэмжих боломжууд байгаа. За энэ дээр одоо их хурлын гишүүд маань их санаачлагтай хамтарч ажиллана гэж найдаж байна. За Галуутрах гишүүд бол чухалчлан одоо тань талархал илэрхийлье. Зөвхөн энэ жилийн хувьд бид босрлын жилийн одоо төсвийн одоо маш онцлог одоо төлөвлөлтийг бэлдэж байгаа. Юу гэхээр улсын хурлаас гарсан ажлын хэсэгтээ бид аль хэдийн бүр нэг сараас эхлээд одоо хамтарч 26 оны төсвүүдээр босрлын салбарын төсвүүдээр хамтарч ажиллаад ямар ч байсан судалгаа за их хөгжөлтөөр суурилсан одоо энэ хамраа сургалтын коэффициентийг одоо сайжруулах бүхий л датануудаа бол аль хэдийн бэлэн болгосон. Энэ бол маш сайн хэрэг, маш сайн ийм одоо жишээ болох ийм одоо төсвийн төлөвлөлт болж байгаа. За энийг харин хэдүүлээ яаж ийгээд одоо боломжит хэмжээнд нь шингээх тал дээр одоо дараагийн. За Мөнхтрийн Наран Туяа Нара гишүүн